Сайн байцгаана уу? Урнаа. За ярилцъя болондоо та бүхэнтэйгээ хөөрөх мөч гээд номын талаар ярилцахыг хүслээ. За эхлээд би бас өөр тохиолдсон зүйлийн талаар бас хуваалцахыг хүсэж байна. Манай гэр бүлийн хувьд гадаадд ирээд одоо 5-6 сар одоо амьдарч байна. За гэр бүлэрээ одоо суралцах гэж ирсэн. За энэ одоо хугацаанд би бас гадаад хүмүүстэй хэсэг хугацаанд ажиллаж үзсэн. Ерөнхийдөө дандаа янз янзын орны ажиллаж явах эхлээд явцдаа л тэгээ зүгээр ажиллаад яваад байсан. Нэг зүйлүүд мэдрэхтэйгүү дундаас нь одоо нэг нийлж одоо яах гэх юм бэ? Гадуурхах гэх юм уу? Тийм эвгүй одоо үйлдэлүүд ингээ гаргаж ирсэн. Тэгээ одоо тэр зүйл дээр болохоор би тэгээ яагаад ингэж хандаад байгаа юм болоо тий? Одоо Монгол гэхээр нь одоо өөр гадаад өөр тий царайтай гэдэг ч юм уу. Яагаад ингээ гадаад хүн гэдгээр нь ч гэдэг юм уу тий? Өөр одоо хүн гэдгээр ингэж хүлээж байгаа болоо зүгээр л хамт ажиллаж болт юм уу тий? Би одоо Монгол өөр улсын эмэгтэй байх нь хамаагүй. Зүгээр л хүн, зүгээр л эмэгтэй хүн гэдэг үүднээс нь одоо харьцаад ойлгоод ингээд хамт ажиллаж болдгоо болов гэсэн одоо нэг гомдол гэх юм уу тээж эхэлсэн. Тэгээ бүр цаашлаад энэ эмэгтэйчүүдтэй одоо өөр гудамжинтэй өөр ямар нэгэн газар таарлахтаа хүртэл тэднэрт амар дургу олж эхэлжсэн. Зөвхөн тэр ажил дээр байгаа нэг 10-20 хүнээс гадна өөр танихгүй эмэгтэйчүүд гэх гэсэн үг шүү дээ. Гэтэл тэднэр надад одоо ямар ч одоо гим хийгээгүй те ягаачгүй хүмүүсийг би тэднэрийг ингээд таарлахаараа амар эвгүй сэтгэл төрөөл одоо харахыг ч хүсэхгүй ч юм уу те юм болоод амар хэцүү болж ирсэн гэх юм уу. Тэгээд би тэр хөөрөх мөч гэдэг ном надад амар тусалсан. Тэрэн дээр болохоор яг миний ажиллаж байгаа эмэгтэйчүүд тийм тухай бас өгүүлдэг. Хамт ажиллаж байсан. Багасаа айгүй хэцүү. Яаж ийм зүйлийг даван тулсан бэ тий? Өөрийгөө яг одоо ямар хүнд нөхцөл байгаагаа ч мэдэхгүй ойлгохгүй байгаа тийм эмэгтэйчүүд гэсэн үг. Бүр жоохносоо өсөр жохон 12-3 таагаас хүний ихнэр болоод хүүхэд гаргацсан ч гэх юм уу. Хөгжих, боловсрох тэр боломж бүх зүйлээр ингээ хязгаарлагдсан. Зөвхөн тэр тосхныхоо одоо овгийнхоо толгойлогч эцгийнхээ үгээр л явдаг. Ажил хийх ч одоо хүсэж ч тэр одоо өөрийнхөө ихээр гоё ажиллаж сурч боловсрохч боломжгүй. Одоо нөхөр аавынхаа, омгийнхоо гэдэг ч юм уу тий. Тэр тухайн бүс нутгийнхаа тэр зүйлээр л ингээд нөгөө явдаг эмэгтэйчүүд ихэнх нь маш хэцүү. Зөвхөн л үр хүүхдүүдээ тий үсгэж байж болох. Зөвхөн нөхрийнхөө гарын аясыг харах ч юм уу тий. Аав нь л тэгж хэлгэвэл тэрийг л хийн гэдэг ч юм уу. Би өөрөө ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Эмэгтэй хүн гэдэг чинь ямар вэ? Гэдгийгээ ч бүр мартцсан. Тийм амар хэцүү зүйлүүдийн тухай айгүй их одоо тоо баримт судалгаатай өгүүлдэг. Хүүхдүүдийн тухайч өгүүлдэг. Тэгээд энэ ном эргээд хамт ажиллаж байсан тэр эмэгтэйчүүдийг өөрөөр харах. Тэднэрийг одоо цааш нь түлхэж муухайгаар бодох биш. Эргээд тэднийг бүр ойлгох, хайрлах тэр нөгөө боломж мэдрэмжийг өгсөн. Зүгээр л би өөрөө одоо тэр эмэгтэйчүүдийг ойлгоё. Зүгээр л би энэ эмэгтэйчүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрье гэж одоо өөртөө ажиллаж эхэлсэн.
Тэгээд одоо тэр улсын эмэгтэйчүүдтэй ч гэдэг юм ингээд таарлахаараа инээмсэглээд тэднүүрээр илүү бахархаад тэгж зурж өнгөрдөг болсон. Тэгээд нөгөө тэр одоо асуудал руу ингээ ойртоод тэдний ертөнц рүү ороод ирэхээр магадгүй тэр эмэгтэйчүүд ойлгох, одоо мэдрэх, арай өөр нүдээр харах тийм боломжийг одоо өгсөн ном. Дараа нь илүү бас сонирхолтой гоё номын тухай бас хуваалцах болно. Тэгээд баяртай.